өдрийн мэндийг хүргье. Евразийн хэлэлцээрийг дэмжиж байгаа энэ дөнгөж одоо яригдж байгаа асуудал биш, бараг 20 жилийн хугацаанд Монгол Улсын засгийн газраас Оросын холбооны улсад хөрш орны хувьд манад одоо бас ээлтэй нөхцөлийг үзүүлээч. Манай одоо бизнес эрхлэгчид, манай малчид, тариаланчид яг одоо хилийн бүсэд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн альва одоо бараа хөрөнгийг оруулахад маш өндөр татвартай байдаг нь бол манайхыг бараг одоо маш их хязгаарласан хоригт бараг оруулсан мэт ийм одоо бодлого яваад байна гэдэг одоо хүсэлтийг маш олон жилийн хугацаанд явуулж ирсэн, хүсэлтийг тавьж ирсэн. Тэгээд ер нь одоо энэ гадаад худалдааны тэнцлийг аваад үзэхэд хүртэл Монгол улсын хувьд 97.3% харьцаатай байдаг. 2.9 тэрбум долларын харилцаа үүслэ гэхэд экспортод 100 сая доллар, харин импортоор бол 2.8 тэрбум долларын одоо ийм харилцаатай байдаг. Тэгэхээр манай Монгол улс бол хөрш орноосоо ямар ч одоо ашигтай харилцаа байдаггүй юм аа, яг хоригт байгаа юм шиг байна гэд. Энэхүү одоо бүс нутгийн болоод өөрийнхөө энэ татварын бодлогыг авч үзээч гэж хүсэлт гаргасны улмаас яг энэ Евразийн хэлэлцээрт нэгдэж байгаа. Тэгээ яг одоо энэ хэлэлцээрийн сойрхон батлах үе шат нь бол яг эцсийн үе шат буюу сая өнгөрсөн 25 оны 4 сард одоо энэ байнгын хороо, төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн зөвшөөрлөөр 6 сард учрал одоо сайд очиж одоо гарын үсэг зурж 6 улс орны төвшөнд одоо хэлэлцээрээ гарын үсэг зурж үзгэлсэн одоо албажуулсан одоо энэ 6 улс орны хувьд бол нэгэн адил сойрхон батлах процесс явж байгаа учраас ямар нэгэн байдлаар гэрээнээсээ буцах, цуцлах нь өөрөө эргээд одоо Монгол улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Ийм учраас энэхүү гэрээг яг эцсийн шатнд буюу сойрхон батлах үе шат дээрээ гишүүд маань бас хариуцлагатай байж сойрхон батлаж өгөөсөө гэж хүсэж байгаа нэг. За хоёр дахь нь болохоор яг энэ Евразийн хэлэлцээртэй уялдуулаад яг энэ тамхины хууль бас зэрэгцэж явж байгаатай холбоотой маш олон гишүүдийн тамхины одоо татвартай холбоотой засгийн газрын зүгээс болоод Монгол улс ер нь арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг бол сануулж одоо үг хэлж байгаа. Тэгэхээр энэ онцгой татварыг бол нэмэгдүүлэх боломжтой гэж засгийн газар хэлж байгаа боловч яг тодорхой зохицуулалт орж ирээгүй байгаа нь бол ноцтой байна гэж үзэн энэ Евразийн хэлэлцээрийг сойрхон батлахдаа дагсан тогтоол гаргаач. Энэ одоо тамхины яг энэ онцгой татварыг бол тусгаалж авч үзэн төдий хугацаанд оруулж ир гэдэг ч юм уу те. Ийм тусгаалсан тогтоолоор үүрэг даалгавар өгөх хэрэгтэй байна гэдэг ийм одоо хүсэлтийг гаргасан байгаа. Тэгэхээр яг энэ байнгын хорооны хилцэх асуудал дээр сая зарчмын зөрүүтэй санал гаргах ёстой байсан уу? Сая хоцорч вүү? Ямар байдлаар тогтоолын төсөл гарч байна вэ? За түүнчлэн 3 жилийн хугацаатай байгуулж байгаа гэж байгаа боловч 3 жилийн дараа автоматар сунгагдаад явах гэрээний одоо заалттай байгаа юм а. Тэгэхээр 3 жилийн дараа зайлшгүй үнэлгээ хийх одоо даалгаврыг мөн өгөх хэрэгтэй. За саяын хариу загшны асуултад бүгд би товчхон тайлбар хэлээдгий. Тэгээ таны сая хэлсэн үндсэн асуудлууд дээр тамхитай холбоотой асуудлууд, за хэлцээрийн биелэлтэй холбоотойгоор бол манай байнгын орон сул тогтоол гаргаж болно. За ингээд энэ асуудал маань бол улсын их хурлын дэгийн тухай хуулийнхын 44-ийн 5 засныхаа дагуу за одоо горимын саналыг бол гаргах шаардлагатай байгаа. За байнгын ороо энэ хэлцээрийн төслийг дэмжсэнтэй холбогдуулаад за манайх горимын санал гаргаад за энэ маань бол байнгын орон дээр дэмжигдвэл маргаашийн чуулган дээр бас ингээд тэр горимын саналаар санал хураалт явуулах хэрэгтэй байгаа. За горимын санал дэмжигсэний дараагаар тогтоолын төслийг бол байнгын оронд оруулж ирж батлуулах асуудал бол нээлттэй байгаа. За одоо ямар ч бүлэг дээр болоод гишүүдийн хэлсэн саналтай холбогдуулаад бол байнгын орооны зүгээс 2 зүйл заалт бүхий. За хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолын төслийг бол бас ерөнхийдөө бэлдсэн байгаа. За энийг бас та бүхэндээ зөвшөлдсөж за холбогдох саналуудыг бол авнаа гэдгийг бол хэлэх байна. За энэ хэлэлцээр сойрхон батлах тухай хууль батлагдсантай холбогдуулаад хэлэлцээрийн биелэлт болон хяналтын чиглэлээр засгийн газар тодорхой 2 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн ийм улсын их хурлын тогтоол бол байх болно. Нэгдүгээр асуудал мэдээж энэ гайлын тарифыг хэлэлцээрийн дагуу тэглэсэнтэй холбогдуулаад за тамхинд квот тогтоох, за мөн одоо тамхины хэрэглээнд хяналт тавих асуудлыг одоо хэлэлцээр хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хугацаанд нэг мөр одоо шийдвэрлэх саналыг бол засгийн газар улсын их хурлд оруулж ир танилцуулах гэдэг чиглэл өгдөн. За хоёрдугаар асуудал маань бол хэлэлцээрийн биелэлтэд одоо 3 жил тутам хяналт шинжилгээ үнэлгээ хийж үнэлгээний тайланг улсын их хурлд одоо бас танилцуулах гэсэн ийм үүрэг даалгавар бол өгдөгөр байгаа. Тэгэхээр энэ асуудал бол нэлттэй гэдгийг бол хэлэх байна. Горимын санал хэлэлцээрийн асуудлаар бол санал хураачаад араас нь горимын санал гаргаад ингээд дэмжиж явнаа л гэсэн үг байна. За энэ хоёр сайд нэмж хариулъя.
Тэгэхээр энэ Евразийн эдийн засгийн холбоотой хамтарсан хороо ажилтна хэлцээрийн 1 жилийн дотор бүхэлд нь хянана. Жил бүр хэлцээрийн хэрэгжилтийг хянаад асуудлаа шийдвэрлээд энэ жагсаалтан дараа дүгнэлт хийгээ явна. Энэ 3 жил хийгээд орчих асуудал өрдөө биш. Жилийн дүгнэлтэд орвол танилцуулаад шаардлагатай бол аюулгүй гадаа бодлогын байнгын орондороо танилцуулаад яваад байна гэсэн үг. За энэ бол нийт манай аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар бол том зах зээлд том өрсөлдөөнд орно гэсэн үг. Тэгэхээр энд бид олон жил бэлдсэн нэг өөрсдөө сорих цаг болсон. Тэгээд экспорт буюу шин зах зээлд гарч ижил эдийн засгаа тэлэх өсгөх ийм заашгүй шаардлага байгаа. Тэрнээс тамхины асуудал бол яг энэ гэрээ сойрхон батлагдсан нөхцөлд асуудал үүснэ. Тэрнээс санаатаагаар тамхины асуудлыг орхиод оруулж ирж байгаа зүйл биш шүү. Тэгвэл бас буруу ойлгогдно. Энэ яг л олон улсын гэрээ нь манай дотоод үүссэн энэ тамхитай холбоотой асуудалтай хамаагүй байхгүй. Тэгэхээр бид нар олон улсын гэрээгээ хийчихэд дотоодоо зохицуулах эрх нь бидэрт нөөц судалцаа буюу онцгой албан татврын нөөтийн боломж нь байгаа үед тэргээрээ зохицуулалтаа хийгээд галийн татврын онцгой албан татвараар нь бид нар солиод нэмэл явчихна. Тэгэхээр энд бол ямар нэгэн эрсдэл гарахгүй. За ариун зэгш нэмж тодруулъя. Тийм цаг хугацааны хувьд тогтоолын төсөл нь өөрөө дагаж хилэлцэгдээгүй байгаа учраас маргааш чуулганаар бол Евразийн хэлэлцээр дангаараа яригадаад тогтоолын төсөл нь бол 1-7 хоног хоцорч явах нь байна гэсэн ойлголтыг авлаа шүү дээ. Тэгэхээр бас нэг жоохон эрсдэлтэй юм шиг л санагдаж байна. Дараагийн 7 хоногийн эрс яах ч вүлээ. Ер нь тэгээ дараад нь гараач чи өгөөч юу тий. Зүгээр энэ дэгийн тухай хуулийн 79-ийн 5-аар магадгүй тайлбар мэдэгдлийн төсөлтөд хамт батлаж болно гэсэн мэн тий. Болохгүй бол ийм яг энэ тамхины татвартай холбоотойгоор ямар ч байсан нэг зохицуултыг маргааш чуулган дээр гишүүдэд яг тодорхой хэлж өгөхгүй бол дахиад нөгөө эрсдэл үүсэхүй гэдэг л ийм асуудал байгаа. Хамгийн гол нь энэ дипломат шуудангаар солилцсноос хойш 60 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэх байхгүй. Тэгэхээр яг энэ онцгой татварыг улсын их хурлаар л эргээд хилэлцэн. Тэгэхээр хаврын чуулган 3 сард болох гэдэг. Эргээд нөгөө цаг хугацааны хувьд асуудал үүсэхүй гэсэн ийм болгоомжлол бол байна. За дэгийн хавьдаар ийм байгаа ш ариун зэгш нэ. Ариун зэгш шүү. Ийм зүйл байгаа нэг яг тухайн тэр төр хэлцээр сойрхон батлах тухай хууль батлагдсантай холбогдуулаад байгаа. Тий. Тэгэхээр эхлээд маргааш юу гэдгийг чуулганаар энэ хэлцээр маань дэмжигдээд за ингээд манай байнгын ороос гаргаж байгаа горимын санал маань улсын их хурл дээр ороод улсын их хурл шаардлагатай гэж үзүүлж байгаа. Тэнд бас дэмжигдээд за ингээд бид нар эрхээ аваад бол ингээд явах нэ гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр бол энийг бол ямар ч байна уу дистаралынхаа хувьд дэгийнхаа хуулиараа бол ингээд ийм дараалттай явах юм байна гэдгийг бол та бас ойлгоорой. За Эрдэнэ бүрэн гишүү асуулт асууя.